За сайн байцгаана. Сүүлийн үед төмс найз залуутай, төмс найз охинтой гэсэн нэршил яриа аягүй их гараад байна л да. Тэгээ би бодлоо. Төмс чи одоо тийм төмс гэсэн нэршилтэй тохирсон тийм амир онцгүй мяа тийм хүнсний бүтээгдэхүүн гэсэн чи үгүй байл л да. Төмсийг чинь эвтэйхэн ашиглах юм бол дэлхийд даяар хэрэглэгдэж болох хүн болгон таалагдах ийм хүнсний ногоо байгаа байна. За жишээ нь төмсийг эвтэйхэн шарах юм бол шарсан төмсөнд хүн болгон дуртай. За тэгээ цаашлуулах юм бол бүр ингээд техник технологиг хөгжүүлээд ингээд хийх юм бол чипс тийм үстэй. Чипсийг дэлхийд даяар идчихэ. За чанах юм бол чансан төмс. Чансан төмсийг тэгэл мах захтай хойлол бас эвтэйхэн хачир болгоод идчихэ дамттай. За нухаа дамтчих юм бол төмсний нухш. За ер нь төмсний нухшинд бол дургүй хүн бараг байхгүй байх гэж би бодож байна. За тэгээд бас галын нурман дотор хөөрхөн ингээд бомбойлгож байлгаж байгаа нурман дотор болгосон төмс бол хамгийн амттай байдаг. Тэгэхээр зэрэг төмс гэдэг зүйл бол үнэхээр мэдрэмжгүй, мэдээлэлгүй юм дүнхүү тийм зүйл биш байгаад байгаамаа. Жишээ нь төмстэй үргэлдэг бүсгүй минь, төмстэй үргэлдэг залуу минь. Та нар өөрснөө л төмсөө хэрхэн чиглүүлэхээс хамаарч төмс маань маш гоё амттай олон амтыг үзүүлсэн маш олон хүн таалагдсан гайхалтай сайхан паблик хүнсний ногоо байх нэ. Тэгэхээр зэрэг төмс гэдэг нэршлиг мэдрэмжгүй, мэдрэлгүй, жоохон дүнгүй тийм нэршилээр ашиглахаа болцгоё. Төмс бол хамгийн гайхамшигтай хүнсний ногоо.